өглөөний зочны ярилцлага цаг маань их эхлэж байна. Өнөөдөр бид өглөөнийхөө зочид нэгэн хүндтэй хүнийг өрн заасан байгаа. Энэ бол Монголын телевизийн шагналд яруу найрагч зохиолч Баасан ч ахмад хүрэлцэн ирсэн байгаа. Танд өглөөний мэндийг хүргэе. За баярлалаа, өглөөний мэнд хүргэе. За мэдээж дөнгөж хэдхэн хоногийн өмнө сая дэлхийн яруу найрагч өдөр болж өнгөрлөө. Тэгээ өрн цаахан хавар цаг ирж байна. Юуны өмнө би танаас манай телевизтэй хамт өглөөгөө өгч байгаа хүмүүст нэгэн сайхан яруу найргаар өглөөг нь хамтдаа хөтөлцөөч гэж хүсэж болох уу? За тэгээд яг за хавар цаг юм бүхэн төлжиж өгöd. Тийм бол хайрын төлөвч тийм ээ. тэгээ. За тэгээд энэ нэвтрүүлгээ эхлэе хоёлаа. Хавар хайр хоёрыг шууд зөөж ирэв. Хангинсан жавар хөндөй бодлоос юучилдсангүй. Хайлмгцэн цасны усаа хайр уйрлын нулимс хангаа дэлхийн хэвгүй зүрхний ховдлоор орсон. Хар нүднээсэн илүү царайн цасан цагаан харан гуйда саран гийг шиг гэв тэрч гайгүй хэрэг инээж суугаад ширвхэн даанч гашуун гэвч энэ тоорын мөчр гөлөглөг шиг тийм сайхан энгэр заамаарн гэрэл цацрагаас илүү хүлэн намрын сууяс өмнө үсгэв тэрч гайгүй хэрэг хурмстын хурыг алхамдан дүүргээд хэн нэгэн говь заяатан баярлан нүрэн угаахлугаа сайхан 100 жил зовж мянган жил шархлах зүрхийг минь зугаа цэвэр шиг санан алган дээрэн бөмбөрүүлв тэр гарын бууж байгаа дайсан миний дэргэд баатар галбомги алган дээрэн өргөн хичнээн удаан тэсвэ. За баярлалаа, маш гайхалтай сайн шүлэгээд. Тэгэхээр эхлээд хоёулаа манай үзэгчдэд мэдээж Баасан жавж хүн ихэнх хийн те яруу найрагтай бодоод хэр удаж байгаа ер нь өөрөө талаарж ярилцлага танилцуулаач. Хэдэн онд ямар сургууль төгсөв, яагаад яруу найрагтай холбогдчихв? За тэгээд 70-80-ад оноод хүүхдүүч л ер нь ном их уншдаг л дээ. За зуны амралтаар өсөдөө боломжтой цаг. За тэр үед л одоо хүүхдэд сумын дэлгүүрт ямар одоо ном байна. Одоо дэлгүүр номын санд байгаа номыг уншдаг. Тэгэл одоо орон зайг хамташ орсон. За 5 дугаар ангиас одоо шүлгийн ацгад татчих гэсэн байх юм аа. Тэгэл одоо явсаар байгаа л энэ үеэ ята олгдсон байх юм аа. За тэгээд 1993-95 онд одоо Берскен орлогын дэс болыг өгсөн. За манай Берсийг олон сайхан уран бүтээлчтэй гэсэн дөө. Одоо Берсийн тэр одоо ч ерөөс Монголын сэтгэл зүй утгасгад бол жинтэй хөө нэмэр оруулсан сайхан уран бүтээлчтэй. Тэр жинэлт манай сургуулиас манай гастролоо олон сайхан соёлын аяатууд энэ сургуулиас төрсэн байх юм. Цаашдаа ч одоо ямар ч одоо аюулгүй мэдээлэл ямар ч салбартаа Берсийн байж байгаа юм аа. Үнэхээр бас нэг Монголын сэтгэл зүйн бас нэг өнгийг тодорхойлж байгаа юм. Хөөтөд юм аа гэсэн. За ерхийсээр оюун эрдэнэсийн сургуулийг төгссөн байдаг. Яг тэр сургуулийг төгссөн гэдэг нөгөө академид дээр байж хат ямар сургууль байдгийг ингээл маш олон хүмүүстэй ийм сургууль байгаагүй байсан юм уу? Юу заадаг байсан гэх хэмжээ нөгөө нэг юм комментууд маш их сонсч байсан л та тийм. Үнэхээр Монголын сэтгүүл зүй утга зүйн өнгийг тодорхойлдог чиглэл шүү дээ. Одоо ч тодорхойлж байна. Сэтгүүлч дуран бүтээлчд бол аль сургуулийн төгссөн Берсийг шилдэг шүү дээ. Харахгүй сайхан сургууль яасан шүү. Гайхамшигтай л гэдэг шүү дээ. Сайхан манай сургуулийн захирлаа хамсрангуй соёлын захирлаа. Зөвхөн тийм ээ бахархал. Мандас сайхан багш нар байсан тийм үү? Хоёроос ахалаа. Тэр алтан үеийн кино зурглаач одоо найруулагч нар. За тэгээд одоо Карна зэрэнгөөгөө мондод дараагийн Батөр гэж бидний тэдрээр авчлаа боломжоор аюуны тэрих хүндрахаас ташаал хэмжээний
тэгж асуух яг одоо тэгээд диплом өртөлөд гарахтаа дипломоос гадна зэрэг сэтгэлтэй юу өвөртөв? Одоо тэр өвөртөлсөн зүйлс чинь юу болоод одоо жишээлбэл энэ ширээн дээр ном болоод бий болцсон байх шиг байна. Тэгэхээр яг юу сурч гарав? Сурсан юм хинт хаана яаж хэрэгжүүл? Хичнээн шиг уран бүтээл тань хичнээн шиг номтой байна. Одоо сүүлийн шиг уран бүтээл чи юу байна? Яриач. За би өөр энэ өнгөрсөн жил гарсан хороо бас яг үдээд гаргаж ирсэн юм байна. Сүүлийн үсний судар гэдэг. Би их өөрсдөө холбоотой юм шиг байна. Тий. Миний энэ өөрсний сэтгэл гэж. Өөрсний сэтгэл. За тэгээ сэтгэлийн гүнээс бурхны оноо гэж үргэлжилсэн юм. Видаас одоо 5 дахь ном гаргах чинь тэр ном маань үргэлжилсэн үг юм. Нэрний гоёо Бөлөг цагаан дэрсний Бадаг цагаан гэгээ гэсэн. Бараг яруу найргийн нэртэй тийм үргэлжилсэн. Тийм биш үү. Тэгээд би ч өөрөөсөө шүлдээс бараг нэр юм шиг. Тэгээд энэ номны редакторыг Батуй редакторлсан. Тэгээд хоёлаа ярьж яваад Бөлөг цагаан дэрсний Бадаг цагаан гэгээ гэсэн үргэлжилсэн үг юм. Хоёр дахь ном юм аа. Анхны ном 2005 онд гарч байсан. За энэ бол нас ч бас өөргөө үзсэн байна. Шүлгээс илүү бас үргэлжилсэн үгийг бодож үжих. Ер нь үргэлжилсэн үгийг чамаас амьдралыг үзсэн дараа очих дараа чинь яруу найр бол өстой цэлцэл өрнөс нэгдэг шиг л. Тийм ээ. Одоо энэ үеийнхээ яруу найр штий тэр 20 хэдэн настай 30 хэдэн настай өгсөн шүү. Хэрэлтэй татдаг шүү дээ. Тийм ээ. Жаахан нас яваад бичээд байгаа шүү. Хит их ухаан зах гэж өргөлсөгийг бичдэг шиг ухаан зах гэгээд хит одоо өөргөө хянсан тимэд хэлмэл ажилладаг гэдэг шүү дээ. Ер нь яруу найраг гэдэг нь яг юу хэлдэг? Хүмүүс яруу найраг сонсоод одоо ингээд уншаад ч юм уу сонсоод яг яруу найрагаас юу авч явах хэрэгтэй вэ? Манайхан одоо жишээлбэл ингээд энэ аягүй гоё шүлгээ гэж яриад тий гоё шүлгээ уншаад гоё мөргийн тогтоогоол авчдаг. Гэтэл бүтэн утгаараа яруу найраг гэдэг маань юу юм? Яруу найрагчд маань яг яруу найрагаараа хүмүүст юу хийх хүсэж байдаг вэ? Гэгээ сайхан хэлэх гэж байгаа. Хайр өгөх гэж. Энэ ертөнцид одоо хайраар дутаж байна шүү дээ. Ямар ч үед хүн төрлөختний хайраар дутаж байсан байна. Хайраар дутсанда тийм ээ янз бүрэл болдог байна. Тэгэхээр яруу найрагчийн зүрхнээс гарч байгаа үг болгоно бас хайр байх нь. Тэгэл байх. Ерөөсөн хүн үгээр дутна гэдэг чинь хайраар дутаж явах гэсэн үг. Гарцаагүй тэр үгийг нь олоо хийж байгаа юм шиг бас яруу найрагч тийм. Хол зорилго нэр шүү дээ. Тэр юм бүхний цогц дээд арх нь бол хайр юм. Хайраас бүх сайхан сэтгэл одоо юу ч гэдэг юм зан чанар бүх юм тэр хайраас гарна. Одоо булгийн их өндөр юм аа та. Энэ хорвоо хэрэн бид бүхэн хайраар дутаад ядарч яваад өгтөргөө харц хүртэл хайр болдог шүү. Тийм шүү. Тийм шүү. Аврал гойж байгаа чи хайр өсч байгаа шүү дээ. Ерөөсөө л гэж бодлоо. Энэ ч маш их эмзэг байхгүй шүлэгдэг чинь. Шүлэг яруу найр гэдэг чинь. Тэгээд энэ шүлэг гэдэг юу юм? Яруу найр гэж юу юм? Хүмүүсээс угаал. Манай Арланы эрдэнэчээр бид нар хамт Монголоор яриад ажиллаж байлаа. Тэгээд манай хүн их мааз их сайн гоё юм шүү дээ. За ясгаад одоо Жава ян лавсан баа гэж өрөндөө цуулаад янз бүрийн мэс тэгж сууж байгаа дууны шидэг чиэ гэл. Одоо энэ чинь цаанаа шүмжлээд байна шүү дээ. Зүгээр дууны шидэг чиэ гэдэг чинь маш аимшигт хурц шүмжлэлээ. Тэр бөөн хөхрөлтэй болно. Тэгээд асан зархад одоо. Зүгээр яг хүн болгон өөртөө зөрүүлээд шүлэг бичээ явж байгаа юуны буруу байх. Тэгтээ үүнийг одоо их урсгалд нийлүүлэх нь хэрэг байна. Одоо тэгээд янз бүрийн хөвтэй дуу одоо зүгээр одоо бүгэн таалагдахгүй гэхээс үеч одоо юу одоо заримдаа зовмоор аймаар хичмээр тийм дууны юу байна. Үгээр хамаагүй тоглож болохгүй. Энд ч тарин байхгүй.
Буддын одоо энэ их том судруудыг дэлгээл ингээл орчуулаад зэрэг бид төвтгөл. Одоо орчуул манай хандгийн сайхан эрдэмтэн ламдар орчуулсан байдаг шүү дээ. Алтан гэрэл сударч байдаг том судрууд. Дандаа л сайхан ярил шүл яруу нэр гэдэг шүү дээ. Тэгэхээр эн чинь маа тэр хамаагүй үгээр болдож болохгүй гэдэг шиг нэр. Амраа. Тэгэхээр олон салаа урсгал байлаа гэж бодоход түүний нэг салаа гэсэн нь бол тэгээд энэ үгийг чи дуугаар аяар амлуулж гарч бүр хүчтэй болно одоо. Тэр бол ер нь би зүгээр тусгайлын одоо за нэг гэдэг морны чадвар зөвхөн хайрын тухайг чөлөөгөчээр сууж л зориулж бичих бол дууны яруу найргийг одоо манай хардаа үдч хэмээх алдарсан тийм ээ. Давдрж байгаа шиг бичдэг. Яруу найр гэж байна шүү дээ. Тэгэхээр дууны яруу найр гэдэг чинь их хүн төрөл байна. Зүгээр нэг яруу найр суугаад дууны шилвчээд гэж чаддаг юм байна. Харин сайхан аз жүжигний суугаад нэг сайхан хайрын тухай шилвч барин энэ сууж бас мөлөч. Чиний хайрын тухай нэг сайхан нийтээрэн ардын мөлтлөг тийм чиний хайр тэгэхээр маш хүн төрөл. Тэгээд ингээ харахаар ер нь бол яруу найрагчид те харахаар бас нэг өөрсний өөрсний сэдв байгаад тийм болгож би бас зөвхөн хувь хүнийхээ хувьд анзаараад тийм одоо жишээлбэл та ингээ хайрын тухай бичдэг байлаа гэд тэнд ингээ морины тухай ч юм уу бичдэг гэд тэгээд ингээд салбарлаа явцдаг юм уу эсвэл зүгээр нөгөө тэр хэсгөө тэр яг одоо энэ морины тухай шүлгээс сайн бичдэг тэгээд очиод хүмүүс аваа тэрийгээ дуу хийгээд ингээ явцдаг юм уу эсвэл яг тэр сэдвэл ингээ бариад бичээд идэг үү таны хувьд яг ямар хөө өөр байх юм аа за одоо жишээ сайхан атомны тухай энэ сайхан шилтгэл миний багш Цэндийн чимэдэрч бол Цэндийн чимэдэрч багш 1993 оны 10 дугаар сарын 11-нд хатаг барьж шаварч байсан. За түүний нэг багшийн нэг шав бол аюур бүнийг л хавгаа гэж дундгавын дэрэнгийн чимэдэрч багшийн нөтгөө баг. Одоо үнэндээ атомны тэрс ямар ч хүлэгнээс адуу нэрт адуу язгаа тийм сайхан яруу нэр ч юм манай башин шива аюур бүнийг л хавгаа штэ. За сайхан хайрын тухай сайхан шилгүүчтэй сайхан байгалийн тухай ачаандрлын тухай хорвоогийн мөн чанарын тухай бичдэг яруу найрагчдаг. Энэ ганцхан дандаа хайрын тухай шилгүүчдэг яруу найрагч одоо хэлж болох. Хүн ч ерөөс энэ яруу найр гэд өөргөө олохын тулд бас бусдаас өөрхөн цаашлахын тулд их эрл шилгүүчж зээ өвдө энэ тухай шилэг ачаандрлын тухай хайрын тухай олон янзаар л үзчихлээ гэдэг. Танд одоо тэгээд яг одоо жишээлбэл хайрын тухай шүлгүүд бол танд зөндөх байдаг баг. Арай өөр одоо жишээлбэл морины ч гэдэг юм уу одоо сэтгэлгээний ч гэдэг юм уу ийм шүлгүүд хэрэг байдаг уу? Ер нь амны чи хэдэн би одоо ингэ шүлгээ эргээд хараад байхад юм л би дээр хэллээ шүү дээ. Юм л оролцсон байна. Ээжийн тухай, эрхэсийн тухай, ачаандрлын тухай, хайрын тухай тийм ээ. Юм л байна. Тий. Оролцсон. Юу яруу найрагч хүнтэй уулзахаар нэг онгод гэдэг юм заавалчгүй санаанд буудаг юм. Ер нь яруу найрагчийн онгод гэж яг юу хэлээд байгаа. Одоо шилбэл маргааш одоо энэ шүлэг хэрэг нэг 3 сар 18 болж тэл та. Тань руу устдаад эрт цэргийн тухайнаас яхаа шүлэг бичээд өгөөч гэхээр та шууд суугаа бичих юм уу эсвэл одоо бохыг хүлээх юм уу? Энэ айгу сонирхолтой санагдаад байна надад. За тэр маргааш л бэлэн одоо 5 цаглаад эфирт орохын энэ одоо энэ таны бичсэн шүлгээр нэвтрүүлгээний хэлээр захиалгын. Захиалгын бол тэгэл бичлэлтэй. Тийм харахад тухай тийм сонирхолтой байлаа. Би сайн бас нэг хөшөөнд бас их бас нэг морины тухай шилжүүлээ бол за хуудас ясан эрхвч намын дуу сонссон болохоор ямар ч байсан зүгээр суугаар дууны шилжүүлдэг нөхцөл яаж хитгэл зүрхэн өгч үнийг л одоо өндөг нэмэрэндээ ингээд л одоо имэрч явах мэдрэгдэх тэр үг нь мэдрэгч байна өндөг
сайхан яруу нар шүү дээ. Наалтан үеийнх юм одоо манай сайхан яруу нар шүү дээ. Миний анд 15 4 одоо 4 5 шүлэрч байт юм аа 10 минутын дотор бич засваргүй үгийн засваргүй ийцэн олсод байна. Тэрэг л онгод гэдэг байна. Ер нь онгод чи юу юм юм аа тий. Тэр баярлах үед сэтгэл сан үед таны дуудуулмаар л тавцтай. тэгэж бас нэг хэлбэрийн онгод байна. Би ганцаардсан үед энэ ертөнцийн тухай бодож эхлэхэд тэр бас ертөнцийн хүмүүнгүй шүү дээ. ертөнцийн мөнгө усыг санаад ирэхээр үнийг л бодох эсвэл анд нөхтийн оруултаж байдаг юм уу? Тэгэхээр одоо ийм байна шүү дээ. байлгүй амьдрал хэмжээ юу юм бэ? Гэл буруу араас ууж явах ч бас юм бодох юм да. Хэлвэж мэ. Тэгтээ тэр өөр баясал шийдвэрлэхгүй л. Тэгтээ хүн амлах тийм ээ. Ертөнцийн чанарыг тийм ээ. Ингээл сайхан дөрөв нэг шатаараач гэдэг юм те. Та ер нь одоо хайгууч гэдэг юм ер нь гадны яруу найргаас сонирхож үзв, оролдож үзв үү? Гэхдээ энэ ч одоо шиг Японы хайгуугчдад хэдэн зуун жилийн настай. Одоо манай ангийн залуу Гэрчиг дэвсэн Түмгэлзийн ертөнцөд одоо Монголд одоо хайгуучдгээр за тэрний өмнө хайгуучд одоо Монголд байхгүй. Энийг ардсан бил манай Батөр өргөшийн шашид өдөрч. Танкаг нэг сонирхдаг юм. Гайхалтай шүү дээ. Иш такобаковын танк бол гайхалтай. Танкаг харин бичиж болох юм шиг байна. Хайгууч оролдож үзсэн ер нь оролдож үзсэн. Тэгтээ тэр их соёл тартын одоо шин Японы ард юм чин маш их набилэшн үлдсэн. Гайхамшигт тартам шүү дээ. Тэсгэлээ. 300 жилийн настай зарим хайгуугийн жишээ өнөө болтол утганд ажилладаггүй. тийм Бага юм чинь тэрэг оролдох гэж сэгэлсэн дөрөв баг чимэг байсан нэр авалт. Харин танк бол их сэтгэлийг надад хайгуу бол 3 мөртөө боловчиг маш гүнд. Оролдоогүй дээр миний үед. Танкаг бол бас нэг оролдоод үзмээр санагдаад уушхаас хэтрэхгүй байна. Тэгээ ер нь юмны эхлэл нь уушгах тийм. Хайгуу бол ертөнцийн гүн рүү. Танка бол бас ертөнцийн гүн рүү боловч хүний сэтгэлийг арай илүү жаахан хөдлөх байсан. Нэг ингэжсэн байхгүй нэг хайгуу тухай батар гэж бас ярьж өгөөд уушаад гэдэг задгаа хийдэг дээ. Тэгээд нэг шүлэг одоо яг шүлгээр сайсаад байхгүй гэсэн чинь за энийг ингээд уушаад ойлгосоо тайлбарлах гэсэн чинь нэг хүн хөрөлцөнд дагдаг гэж шүүж нэг хүн баг өмсө дотор нь хөрөлцөн байсан юм шиг гээд манай ангийн хүүхэд ингээд шоолоо нэгэд хэлсэн чинь утга зохиолыг яруу найргийг ингээд ойлгочдөг бол мөн сайхнаа гэж хэлчихсэн баггүй уулга алдчихсан. Тэгэхээр би тэрнээс юу ойлгосон гэхээр яруу найраг болгоны үг болгон тий одоо нэг мөрөнд байгаа үг болгоныг манай хүн багштай ингэж ухаж их ойлгодог юм байна да. Тэгж ястаа тэгвэл гэж угаасаа яруу найраг бичигдэг юм байна да гэж ойлгож байна. Уран хүмүүртэй шүү дээ. Тий хайг бол уран хүмүүртэй. Танка тамбуртай. Хүнд одоо манай зөв Монгол зөв багш за бидлээ Монголд бол ихэр Монголд хүн байхгүй гэдэг одоо ч хүн хүлээн зөвшөөрөд гэвч Батөрөгч Монголд нутагшуулсан зам хайгуу болох хэмжээний гэж байгаа шүү дээ. Тэг нөхөж очсон хэмжээний гэж бодлоо хэцүү. Тий. Би бас яг хойд. Сайхан би өөрөө бас чаг уянга яруу нар гэдэг л да. Уянга жаахан төгтөд байгаа юм уу? Шүлэг зөвхөн тийж бодоод гэж штэ. Монголын яруу нар шиг юм дуу баг багш хэлдэг байсан штэ. Харуус нуурын шашуур гэдэг.
явуулга гэдэг чинь ер нь өөрөө хөгжимтэй юм байхгүй. Түүнийг ер нь өдрөөрийн ард хөгжим зөвлөж өөрөө суугаар дээр шүлгийнхээ хаянд хөдөлгөөр ноодолчих юм байхгүй гэж. Тэгэхээр Монголын яруу найраг өөрөө хөгжим шиг юм байна. Өөрөө хөгжимтэй юм байна. Монголын үг гэдэг чинь их сайхан хөгжимл гэдэг ч л байдаг шин манай ард түмний яриг хэлдэг л дээ. Монголын яруу найраг гэдэг том айсаад ороод та хичнээн жил болж байна. Ер нь ингээд анзаарч яхад одоо Монголын яруу найрагчдын одоо дэлхийн түвшинтэй харьцуулбал гэдэг юм уу? Ер нь хаахан харьцаанд явж гин гадаад дотоод харилцаа холбоо юу байдгийг манай яруу найрагчдад ер нь уран бүтээлээ хийх орчин нөхцөл нь хэрэг байдгийг уншигчд нь хүлээж авах уншигчд нь ямар шуухан байна. Одоо ингээд цаар тахлын үед надад бодод та яг өөрөө яруу найрагч хүний хувьд дотор нь буцалж байгаа хүний хувьд гэж хүмүүс бол асуудаг л дээ. Би энэ дэр яг нэг төвшөнд хүрсэн гэж боддог шүү дээ. Яагаад гэж. Толгодын цаана үйл гэдгийг л одоо гадаа орчуулж чаддаг байна шүү дээ. тийм. Нэг одоо толгод гэдгийг ч бас орчуулж чаддаг шүү дээ. Эмэгтэй тийм ээ чарлан гэж орчуулж одоо хүртэл тийм манера байдаг шүү дээ манай. Тэгэхээр Монголын энэ үгээр хэллэгч мөн хатуу мээр орчуулах юм шиг. Тэр тэгээд бигзийн уулангийн тэр би хаан яг бидний ойлгодгийг шиг л тэр уншиж чаддаг шүү дээ. Тийм шүү дээ мөн хөхсэй. Юу гэж байгаа. Тэр сайлын өнөр хангасан дээдийн хор маань улаасан тэгвэл тэд юу гэж орчуулах вэ? Тийм байна. Бид юу гэж ойлгож байгаа вэ чинь тийм ээ хамгийн нэнд ярих зүйл байгаа. Тэгээд ирэхээр бидний үгэлэг тийм ээ. Одоо бид тэнгэртэйгээр өөрсдөө зөвлөлт гэдэг шиг манай Монголын ард түмний Монгол хэл гэдэг чинь өөр тийм. Одоо Монголын дэлхийн утга зөвлөлийг наагаар жишээд байгаа юм бол тэрнээс давуу юм байхгүй юу? Монгол хэл гэдэг чинь. Тэгээд бид бүхний энэ яруу найраг утга зөвлөл тэр төвшөнд хүрсэн гэж байна. Харин зөвхөн үнийг сайхан орчуулдаг. Мэргэжлийн монгол хэлтэй тий гадаадын монгол хэлтэд оршроосоо гэж хүсэхдээ орж штеп. Тэгээд яг бид нар шиг олон жил болсон улс зас шиг тий үг бүрийг ойлгодог тийм дээдийн хорим маань нуглаасан гэдэг л мэдэрдэг хүн л орчуулах. Тийм юм бол одоо дээдийн хорим одоо юу гэдэг юм юу гэж одоо ойлгох юм нуглаасан тийм ээ шанхны зүрийн жижиггээ гэж зумбын дээр чинь амын нэр хүртлээ шанхны зүрийн жижиггээ дууны тий шанх. Хүний эсвэл шанх хүний би ч авд юм шүү дээ. Тэгээд хүний санчиг манах чинь бас шанх гэх тий. Санчиг шанх тийм. Тэгээд шанхны зүрийн жижиггээ радууны шанх. Радууны шанхны зүрийн жижиггээ гэж хэлсэн тийм ээ. Тэгээд тэрхүү монгол хэлч өөр их баялаг юм л да. Тийм байна тийм байна. Яг энэ дотор бол яалтчгүй яг тэнтэй болсон бол нийлж байна. Одоо шинэ залуу яруу найрагч тэгэхээр урд нь бас болор цам гээл тий түрүүн хэлжээ тий. Одоо энэ цар тахалч одоо ерөөсөө орлог соёл ятах юм ил бас үтгэж. Энэ жил болорцсон аяа болж чадсангүй байж хүлээгдэж байна. Өргөлцөгийн утгын чимээ явуулж чадахгүй лээ гэдэж байна тийм ээ. Тэгэл юм байх шиг тийм. Шинээр мэдээж яруу найраг сонирхоод уншаад өөрснөө ихлээд уншаад дараа нэг бичиж оролдоод ингээд явж байгаа залуу хүмүүсийг би үзэндэг л мэднэ л дээ. Тэдгэр хүмүүс маань одоо яг гарц гаргалах нь хаад яруу найрагчдыг одоо хүндтэй нэрийг тэр хүмүүс яаж олж авах хэвээр юм тэднээс юу шаардах хэвээр одоо зүгээр эхлэн бичиж байгаа яруу найрагчд хандаж та юу хэлмээр гэдэг вэ? Би энэ 2021 он тий 20 оны болорцсон мэз Жамбалдорч миний гарын шиг байна. Тэгээд манай Батөрөгч намайг тэгж өгөөжүүлсэн чинь тийч өдөрч өгч гисэн. Шүлэг уншин. За яг л одоо нэгдүгээр ингээ өгч зайн шүлэг өснөгээ засаад л ингээ засвал гоё болох нь юу гэж ерөөсөө тэгж тайлбарладаг шүү дээ. За дахин бичил гэдэг Батөрөгч бол маш их болгож гисэн. Нэг шүлэг өөр
Хамгийн сүүлдээ залах хүртэл очиж ерөөс мотор гэж таалагддаг гэж. Юу бэ? Ер нь яруу найрагч болно гэж бодлоо юм байна гэж. Нэгжлэгээ 10 дахин цаашаа үзүүлэхэд за одоо л сайхан марч гэж. Тэр хүмүүжил юм уу тэр хүмүүжил болоод юм. Ич их олон шүлэг байхгүй шүү дээ. Миний ном дандаа юм юм. Нийшүүлгийн их удаан биш маш их заасан өгөн дээр их ажилтдаг учраас энийг суултраас суугаал хайх нь бол армаш шиг талгаал өгдөг бол армаш шиг намайг дөрөөр үзсэн би сарын татарч байна. Тэгтэн тэр чинь ингэж хийчихээс аргагүй л дээ. Хэцүү шүү дээ. Миний зоол мэддэг болсон л мэддэг байх л дээ. Бас чи зэмэлж ингэж чиглэх байх. Тэг би ч эдгэдэн шиг байна яруу нарагт одоо ч тадарсан ягаад ч юм тарчиг бэлж байгаа юм гэхээр бас ардын мэдж байгаа учраас бас шивэрэ байх чинь хоёрдугаар би юм тарчиг ингэж зас ингэж бичдэг гэж бэлдэггүй. Бичээл байна гэх үү. Эхлээд одоо манай дууч ялж штэ бантрагч энэ төр одоо шинэ хин Бурма Мукот энэ төр чинь хин нэгний дуурайж гарч иж штэ. Тийм үү. Бантрагч дуурайж Мукот цэгэн чимдийг Бурма дууч юм одоо түн дэмбэрлэгээ тийм ээ. Ардын шиг. Тэгэхээр яруу найрагч хин нэгний дуурайж гарч ирдэг байхгүй бас. Би чимэдэрч өгч шиг би ягаад чимэдэрч гэж багшийг сонгосон бэ гэхээр би адууны тухай их шилжүүлж байлаа. Миний зүрх сэтгэл чинь цэндэ чимэдэрчийг сонгосон. Тэгж яадаг барьж манай гэрний залуу Зовхон аймгийн залуу манай утга зөвлөгөн сайхан мэдээ гэрэлт яруу найрагч Чойжсрэг Уган Баяр гэж байна. Миний ангин залуу. Энэ гэрэлт сайхан яруу найрагч тэр намайг хөдлөж чимэдэрч өгч шиврүүлж байсан. Тэгээд тэгж гарч ирсэн хин нэг л дуурайж гарч ирдэг байна. Тэгэхээр би шавьяагаа заа чи зүгээр л бичээд хин нэг дуурайдаг ч юм уу өөрөөр л байх тэр бүгд. Тэгээ явж байгаад хүн өөрийгөө олж. Яваа. Одоо манай энэтэй сайхан дууч чинь хин нэг дуурайж гарч ирчээд өөрөө өнгө болол салбарлал тодорхойлоод ирж байгаа шүү дээ. Өөрийн өнгө бол гэдэг тэр. Тийм учраас би бичээл байна. Маш их бич. Батөр их бас нэг хэлсэг байдаг. Өөрийнхөө шүлгийг дахин засгаас илүү эрхэм шав үгүй юм а гэж. Яг тэр өөрөө тийм дадалтан сурцсан болохоор би шамралтаас хэлдэг. Миний одоо бас их сайхан хүлээж авсан дээр миний өөрөө болж натаа надгүй гараад ирсэн гэдэг баярлж байна. Одоо би хэлдэг нэг улам сайхан дарга байна. Одоо баавдарч бодрсон маяг явлаа. Төрийн шагналлаа. Яа улам л хүн дээж хутус улам л дараа хүнд ваа хааж хараа. Зарим нэгэн болорцсон авчгаа цээч энэ жилд манай сайхан яруу найрагч тийм боруудаж болсон байна. Улам л нам бай. Намуухан бай. Эрдэмтэй хүн даруух гэдэг шиг. Мөрөндөө гэдэг шиг. Улам сайхан даруу. Тэр даруу замга ястар тэр дэвэрч байгаа сэтгэлээр шүлгэн дэж байгаа гэж хэлдэг. Тэгээд эхлэн бичиж байгаа өвдөлтөд сайхан шүлэг бичгээс илүү бичээл бай. Бичээл. Сайн ч заав нэг юм дуулууд. Муу юм хэлбэл хожмоо амнаас чаддаг тийм ээ. Тийм ээ. Сайхан хөлбөмбөлөөл явуулж чанд. Өсөө амсал өтер гэж. Муу юм явуул заав эцэстэн тэгэл хөлтөд болгоо та. Тэгэхээр сайн муу юм эсав дүүргийн орчинд бол сайн юм барьж яваал. Яваал багт илбэрэл багт махраал байхад эсмахан ишнэн орж яаж игээл мөлхөд гарна. Одоо ингээд хит хитэн би өөрөө байдаг хит хитэн Facebook группийн яруу найрагч гэдэг л хүмүүс хоорондоо байдаг хгүй хитэн 100 гараа эвлэлтэн нэг тийм тэд хитэн ингээд байж хараа өнөө оройн сэдвч гэдэг юм уу нэг сэдв өгөөл нөгөөдөл чи өөрснөө бичээд тэгэл нөгөө постлоод нөгөөдөл нэгэл хоорондоо ярих чаар өнөөдрийн гой шүлгээр хамгийн сайхан шүлэг нь ингээл би нэгээ ингээл урамшуулах гэдэг юм уу тийм ингээл хурцлаад ингээ яваад идэв. Гэхдээ яг тэнд болохоор яг нөгөө мэрэгчдийн гэдэг хүн байхгүй. Тэгээд би бас заримдаа боддог байхгүй. Ингээд яг нөгөө тэд нар бол яг таны хэлдэг бичээд л байгаа байхгүй. Гэхдээ тэрийг одоо ингээд яг мэрэгчдийн чиг рүү н оруулах хэрэгтэй хин нэгэн чиглүүлэх хүн байх хэрэгтэй хаа гэж би боддгийн. Тэгэхээр одоо чи тэр хүмүүс чинь бичээд лээдэг өөрөөс нэг ямар төвшөнд яг мэрэгчлийн хувьд очиод ямар төвшөнд байгаагаа мэдхгүй юм хүмүүс одоо надад ч гэсэн олон сайхан найз байна. Сайхан бичдэг. Гэхдээ одоо чи нэг одоо тань дээр ч юм уу те очиод нэг уулзаад шүлгээ уншуулад нэг харуулаач ич тэгсэн мөрлөө бараг л ингээл
ингээл их бичээл гэдэг хүмүүс байна. Ийм хүмүүс одоо яг зөв голдорл нь хаанаа байх юм? Яг яруу найраг руугаа зөв хандлага руугаа яаж очих хэвтэй тэд хүмүүс эсвэл ингээд та нөгөө хадаг тавиад очдог танд шавнартай өөрөө багштай байсан шиг энэ хүмүүс тэгж очиж очих хэвтэй байдаггүй. Бичдэг хүмүүс найзууд нөхөд над зөнд байдаг байхгүй. Тэгээд зарим нэг нь бас ингээд зүгээр өөрөө нөгөө хэмч уншуулаагүй те өөртөө гоё болсон юм аа. Өнөөсөө угаасаа чөлөөд хэвдүүлчихнэ. Ном болгох юм байх юм. Энэ одоо яг ямар тэг хүн хүний аран шиг шүлэгт бас байдаг л та. За энэ хүн өөрийнх нь их сэтгэлийг хөдөлгөөнтэй юм. Энийг даруухгүй юм. Энэ жиха одоо нэг бас гадуумын зан характер шүлгэнд гардаг байхгүй. Тэгээ одоо би жишээ үеийнхнээс амтна л дээ. Нэг шүлэг уншаал өнгөрөх. За энэ шүлгээр нь дайна шүү. За энэ манай болсон гэл авсрын шүлэг. Энэ амаргүй шүлэг. Яг амаргүй шүлэг байна. Тийм ээ. Өөрөө өнгө болцсон. Шүлэг нь өөрийг хэлээд байна шүү дээ. Бай тунгалаг. Үнэхээр олоо хэлчихсэн юм хөтэй. Аргагүй л манай амаргүй шүлэг байна даа ч гэдэг. Шүлгээр нь тань үү. Сонсог өртөө. Яг л төшгөл шүлэг. Тэгэхээр яруу найргийн үдээч юм. Хишнэ юу гэж гисэн эзнийг нь бариад өгчтэй юм. их байна. За үдээ тэгээ сайхан даруухан яруу найр гис нар байна шүү дээ. За цээч ингээд тэгж бос мөртөө сайхан бичээд байгаа. Тэгсэн мөртөө бидээс илүү бичиж байгаа яруу гэж байна. Харин байна тий. Чич мас их байгаа шүү дээ. За яг үдээ яруу найр гэдэг юм онл хэлт барилга байсан тоос горсон ч гэсэн юм чинь бас. Хондарын зүйтэй хасгалаад юм хэрэгтэй шүү дээ. Буруу хацгаа өрчих юм бол нэг жаахан чичиргэлд өөрөө чинь дарж ялж болно шүү дээ. Тэгэхээр энэ бас нэг онл хэрэгтэй юм аа тийм ээ. Тэгэхээр ариун юм бол тэгтийн яруу найрагт онл хэрэгтэй л хэрэгтэй тийм. Ясны яруу найрагч гэж юу хэлээд байгаа юм бэ гэдгийг бас бодож үзэх хэрэгтэй. Тийм ээ. Ондоос хэл байвсаар Хоёр ингээд ярилцаа суух цаг маань урд үрчдэг. Тэгээд битэрийн бас энэ удаагийн ярилцлагын цаг маань өндөрлөж байгаа юм байна. Тэгэхээр та урьсынхан хараа дахиад нэг манаас сонсогчдод үзэгчдэд зориулаад нэг сайхан хайрын ч юм уу сайхан шүлэг зориулаач гэж тасгаж байна. За шинээс өвшөө тийм ээ. За хайрын тухай зүрх сэтгэлийн хайр жаалын шүү дээ тийм ээ. Тэгээд энэ хавар цаг сахан гэгээ харин тухай шилгүүлшээ тийм ээ. Энергийн сэтгэл. Би чинийхээ дүрийг саран бултайхагч наав тэв. Бир будгийг хөргөлгүй гэрэ сэтгэлийнхээ гүндэрлэв. Би чинийхээ дүрийг туулан сормос бог цагаар мөлөөлөв. Би сэтгэлийг огоорн зүрхнийхээ амьсгалаар зогцлоо. Чинийхээ дүрийг хинч харж мэдгүй амарлангийн чандад өвтэв. Чимэг зүүлтэж үгүй энгийн сайхнаараа бурхнаас ангид өвтэв. Хархан нүднээ энгийнч хайрлах нүднээ өөр аргаар өвтэв. Хавцан санах уин гэрэлгүйгээр түүний наам эвдэ зөөлнөр өвтэв. Түүнийхээ дүрийг би түмэн зул бурхны тгийн цаан өвтэв. Түгэх гэрэл он удаан жил мөнгө асархуйг санаж бодлын босгон дээр өвтэв. Түүнийхээ дүрийг би хоосон чанарыг санахтан хол ойрыг нэхэж үтэв. Түнэр харам борооны тусалхан уснаас нөмрлөж хаахар үтэв. Бүсгүйхээ дүрийг би бүжин жинтэг цагаараа бүдэн амьсгалаараа амлуулв. Бүр түүрхэн бодогдох хүний хувь зяаны эвлэлэ санааны зурган дээр авачив. Бүсгүйхээ дүрийг би нарсар од мичтэн сартрахын утганд нэгтв. Бөөлс цэцгэлэх хаврыг хүдээн нүцгэн матны мөчрийн түшин гониглогугаар бүтэв. Чинийхээ дүрийг би чиг баримжаагүй зүгт орчлонгийн тоосон зурт бүтэв. Чимээ энергид уусах хөдөөгийн амьсгал өвсний сэрчнээ чулууны бөөрөнд бүтэв. Чинийхээ дүрийг би мянган он удавж өнгө удгэн тийм орчин бүтэв. Тийм нандин давлгаа дээр үтэв. Инкри бүсгүй дүрийг би элэгдэж хуучрахын зам мөрөн дээр үтэв. Эндээс тэндээс энд ирэх явдал зууртан эгшин бүрийдэн урлав.
Инкри бүсгүй хээдрэг би ээжигийн сонсон нулимсан заргиж үтэв эртний өрөөд амтэн бүгдийг энергийн сэтгэл тод сойрхлоор бүтээвэ. Ямар гоё юм бэ? Ямар гайхалтай. За ингэ. За ингээд бидний урилгыг хүлээвэн энэ өглөө бид танд өгсөн. За баярлалаа ингээд. Маргааш нөгөө өдрийн нэвтрүүлэг хийдэг гэсэн. Өглөөнийхөө цаашнаар орж миний сүүлийн үсний судраас шүлгийг нэг өргөсөн тань хамт олон баярлаа. За миний тэр шүлгийг өнгө эстэ өргөжлсөн үе намайг товтохгүй байлаа. Энэ л хоногт гарч баг. Тийм ээ бүлэг цагаан дэрсний бүлэг цагаан гэсэн өргөсөн үе намайг бас манай сонсогчд үзэгчтэй утгагүй байгаар тэр явах байхаа ингээд ажилтсан. Амжилт хүсье баярлалаа. За баярлалаа. Их үзэгчтэй лайк ижтэй телевизийн өглөө хөтөлбөр энэ төрөд өндөрлөж байна. Дараагийн дугаар